17-гийн 17 дугаар бодлого солон үүсэх. За агаарт орших энэ хурлын илтгэгчид тунгалаг бөмбөлөг байв. За энэ тунгалаг бөмбөлгийг хэлсэн байна энэ. Энэ бөмбөлгийн төв цэг оог дайрсан хөндлөн огтлыг зурагт харуулв. Цацрагийн хөндлөн огтлын хэмжээ бөмбөлгийн араа тусаас олон дахин бага. Өөрөөр цацраг яг маш нарийн гэсэн үг. Дараах асуултуудад хариулаа гэнэ. За нэгтэн. Гэрлийн туссан цацраг L А. За L. За энэ цацраг л байдаг. Энэ туссан цацраг L А. ОА-тай үүсэх өнцг нь гэхээр чинь энэ ОА ч нөрөө тойргийн араа тус болчихно. Тойргийн араа тусыг үргэлжлүүлж зурх юм бол энэ туссан цэг дээрх гадаргын нормал болчихно. Тэгвэл энтэй үүсэж байгаа өнцөг тета 1 гэдэг нь туссан өнцөг маань тета 1 гэсэн үг. Өөрөөр хэлбэл тойргийн араа тус яг тойргийн араа тусыг гадар дээр нь үргэлжлүүлж зурчих юм бол яг тухайн огтлж байгаа цэг дээрх гадаргын нормал болж байна гэсэн үг. За хугарсан өнцөг хугарсан цацраг АВ. За АВ гэдэг энэ цацрыг хэлчихнэ. Энэ цацрыг хугарсан өнцөг АВ. АВ-гийн ОА-тай үүсэх өнцөг тета 2. За хугарсан өнцөг нь тета 2 гэсэн үг шүү. Энэ өнцөг тета 2 хугарсан өнцөг. Гэвэл тета 1 тета 2-ын хооронд хамаарлыг олоо. Тэгэхээр энэ А цэг дээр гэрэл хугарах үзэгдэл болж байгаа. Тэгэхээр бид нар хугарлын хуулийг ашиглана гэсэн ашиглаж болно гэсэн. Өөрөөр хэлбэл тусгалын өнцгийн синус тета 1-ийг харьцах нь хугарлын өнцгийн синус тета 2 гэдэг маань 2 дугаар орчны хугарлын илтгэгчийг бодог 1 дугаар орчны хугарлын илтгэгч 1 дугаар орчны агаар тийм ээ. Ингээд энэ хоёрын хамаарлыг бид нар олчиж байна гэсэн 1 дугаар даалгавар. Хоёр дахь нь бөмбөлгийн төв Оог дайруулан L А цацрагтай параллел шулуун ОС. За ОС гэдэг энэ шулуун хэлж байна. Энэ шулуун. ОС. За тэгээд энэ хоёр шулуун параллел учраас энэ хоёр өнцөг тийм ээ адилхан тета 1 болчихж байгаа. За CM цацрагтай параллел CM гэдэг нь цацраг бүр энд хугараад энд дотоод бүрэл болоод энд хугараад буцаж гарч байгаа шүү дээ. За тэгээд энэ гарч байгаа цацрагтай параллел энэ цацраг. За тэгээ энэ хоёрын хооронд өнцгийг тета 3 өчөж байгаа. За энэ тета 3 байна тийм ээ. Гийг нэ зургийг ашиглан тета 3-ыг тета 1 ба тета 2-оор илэрхийлгэнэ. За энэ дээр улаанаар зураач. За энэ зурган дээр улаанаар зурч. За энэ өнцгийг тойрогт багтсан өнцөг гэнэ. За энэ өнцөг маань өөрөө 2 тета 2 болчихж байгаа. За энэ өнцөг шүү дээ тийм ээ багтсан өнцөг. За энэ өнцгийг төв өнцөг буюу тойргийн төв дээр тулсан өнцөг гэнэ. За энэ өнцөг маань болохоор 2 тета 1 дээр нэхэн тета 3 болчихж байгаа. За тэгэхээр нэг номд гэдэг нь одоо энийг хэлээд байгаа. Энэ нэг номд тулсан төв өнцөг энэ өнцөг тийм ээ төв өнцөг нь энэ номонд тулж байгаа тойрогт багтсан өнцгөөс 2 дахин их байдаг. 2 дахин их. Тэгэхээр энийг та хоёр үржүүлэлт тэнцүү болчихно гэсэн үг. Эндээс за энэ тета 3 шүү. Энэ тета 1 дээр тета 1 нэмээд тета 3-ыг нэмчил тойрогт төв өнцөг болчихно шүү дээ. Тэгээд тета 3 гэдэг маань 2-ыг үржүүлдэг нь 2 тета 2-аас хасдаг нь тета 1 болж байгаа. За энэ болохоор борооны дусал дотор гэрлийн цацраг тусаад тэнд нөгөө цагаан өнгийн гэрэл тусаж цагаан өнгийн гэрэл тусахаараа өөрөөр өнгөөр задарч хугарна. Тэгээд хугараад одоо гэрлийн цацраг маань дусал дотор явж байгаа замыг яг энэ дээр загварчилсан байгаа. За тэгэхээр өөрөөр хэлбэл гэрлийн цацрагууд за энийг ингэж байгаа дээ шүү дээ.
За цагаан өнгийн гэрэл чинь өөрөө маш олон өнгө байдаг тийм ээ. Улаан, урд, уулаар, шагдар, ноёны, цэргүүд хатирж явна гэдэг маань улаан, улбар, шар, ногоон, цэнхэр, хөх, ягаан гэсэн солонгон өнгийн дарааллыг хэлж байгаа. За тэгэхээр цагаан өнгийн гэрэл өөрөө маш олон өнгөөс бүрддэг. Гэрлийн өнгүүд оптик тунгалаг орчинд орохороо өөрөөр өнцгөр хугардаг. Жишээ нь улаан өнгийн хугарал бол хамгийн бага байдаг. Хамгийн бага. Дараа нь шар. Тийм ээ? Улбар шар, дараа нь шар хугарна. Дараа нь ногоо. За тэгээд цэнхэр. Тийм ээ? Ингээд гих мэтлээ ингээд ийм өөр өнгө болж цагаан задарч хуурдаг. Ягаад гэхээр энэ өнгөнүүдийн хугарлын илтгэж тухайн орчинд өөр байдаг учраас өөр өнцгөр хуурдаг. Ингээд борон тус дотор дисперс явдаад цагаан солонгон долоон бол задарна. Тэгээд эсрэг тал дээр яг дотоод бүрэн ойл тэгээд буцаж энэ талаар хугарж гардаг. Ингээд солон үүсдэг. За энийг зургаар бүгдээр солон гайж үүсдгийг харах юм бол ийм болно. За эхлээд цагаан өнгийн гэрэл тусгах нь шүү дээ тийм ээ. Цагаан өнгийн гэрэл нь усан тусал дотор тусаад өөр өнгөөр хугарж задарна. Тэгээд тэр нь энийхээ эсрэг талд эсрэг хан дээр яг дотоод бүрэн ойл тэгээд буцаад энэ цэг дээр яг хугарж гарна. Тэгээд солонгон долоон гэх юм. Ингээд задарч солон үүсдэг гэсэн үг. За тэгэхээр солон үүсэх маань болохоор гэрлийн дисперстэй холбоотой үзэгдэл байх нь байна. За цагаан өнг маань маш солонгон долоон өнгийн нийлбэр, олон өнгүүдийн нийлбэр өнгө байдаг. Тэгээд өнгүүд маань яг өөрөө өнгийн долгио маань хугарал нь яг оптик орчинд өөрөөр байдаг. Тэгэхээр өөрөөр өнцгөр хугараад дисперс болоод өнгө болгож задарч байна гэсэн үг.